Төлөвлөлт тэмдэглэл хөтөлбөрийн талаарх бэлтгэсэн энэхүү цуврал видео хичээлийн минь үзэхээр хүрэлцээсэнд маш их баярлалаа. Тэгээд давтаа морилно гэж хүсэж байна. Тэгээд намайг Бүрөсөрөн гэдэг. Тэгээд та бүхэнд ирэх оноо би хэрхэн төлөвлөж байгаа, төлөвлөлтөө ямар аргачлал хэрэгжилж байгаа, тэр маань амьдралд бас ямар үр дүн авчирдаг вэ гэдэг талаар хуваалцах гэж байна. Аливаа ажил эрхлэж байгаа хүнд бол юуны өмнө багжаа бүрдүүлэх шаардлага тулгарна. Тэгэхээр тэмдэглэл, төлөвлөлт хийх хүний хувьд болохоор хамгийн үндсэн багж нь дэвтэр, тэгээд үзэг. Энэ хоёр байхад л хангалттай. Харин ямар дэвтэр авах уу, ямар үзэг авах уу гэдэг нь таны өөрийн сонголт. Хэрэг хүсч ивэл та олон жилийн дараа ч гэсэндээ арилахгүй тийм нандин дурсамж болох тийм дэвтэр юм чинь ивэл архивын арилдгүй ийм Sakura үйлдвэрийн Японы Sakura компани микрон гэсэн энэ балнуудыг хэрэглэж болно. Энэ бол сонголтын асуудал. Ирээд та дээрээс нь өнгө оруулъя гэх юм бол одоо хямдхан гадуур зарагдаж байгаа нь Crayola Flowmaster хэрэглэж болно. Заавал үнэтэй мундаг юм байх халуугүй. Тэгээ бүр нарийн нандин чимэглээ гэх юм бол юм яг энэ Sakura юм цагаан үзэг зардыг нэлээ. Бас тодруулагч юм highlighter янз бүрийн өнгө бүрдүүлж болно. Дээрэс нь хуудасаа тэмдэглэх цаас хэрэглэж болно. Мөн наадаг энэ post-it. Тэгээд энэ лент, чимэглэлийн лентнүүд ээж болно. Одоо энийг би Golden Pen-ээс авч ирсэн. Тэгээ гадуур явахтаа ч гэсэнтэй юм өвлийн цасан ширхэгтэй, зуны юм цэцэгтэй иймэрхүү лентнүүд одоо бүрдүүлсэн байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө заавал байх шаардлагатай сонголт юм байна. Тэгэхээр өөрсдийнхөө хүслийн дагуу та ямар л юм хийхийг хүсэж байна. Тэгээ хийж болно. Тэгэхээр тийм эрхчлөө өгөгдсөн тийм сайхан аргачлалыг та бүхэнд одоо хуваалцах гэж байна. Тэгэхээр юуны өмнө одоо нүүр хуудас руу гарыг тий. Би энэ чи наадаг таснаас энэ хаяг болгоод хаягжилт байдлаар ингэ тавьчихсан тий. За тэгэхээр энэ ямар зорилготой юун дэвтэр юм бэ гэдгийг бас энэ чинь гаргаад хэлж болно. Миний хувьд болохоор 2018 оны төлөвлөгөө. Гарчгийн дээрээ 2018 он гэж тавьчихъя. Тэгэд энэ дэвтрийг зүгээр нэг тийм ажил төлөвлөх байдлаар биш бас стресс тайлагчаар ашиглаж болно. Мэдгүй байна. Ингээд орчлоо доор нь бас нэг жоохон цайвал дэвчлээ. Тэгэхээр энэ доор нэмээд юм бичиж болно. Одоогийн байдлаар бол би ямар нэр өгөхөө сайн мэдэхгүй учраас 2018 он гэхэд надад бол хангалттай. Тэгэхээр эхний явуулсан дээр бол би төлхөөр өвчий гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол энэ 2018 оныхоо дэвтрийг гаргахтаа гэдэг Монгол төр болохоор одоо оюуны товтлогоож гэж болно, оюуны шуургач гэж болно гэдэг санаа гаргаж өчтдөг тийм арга тий. Тэгэхээр би жишээлбэл төлхөөр гэж яддаг үгийг тий яаж бичих юм, ямар тэмдэглэл ашиглах юм гэдэг дээр санаануудаа би нэлээд удаан хугацаанд бас цуглуулж бүрдүүлсэн. Тэгэхээр би бас зориуд энэ төлхөөр гэдэг үгийг энгийн биш харин түлхүүр хэлбэртэй байдлаар хийж байгааг та бүхэн анзаарж байгаа баха. За энэ дэвтэрэндээ би аливаа зүйлээ тэмдэглэхдээ дөрвөлжингээр би ажил, дугуйгаар болохоор ямар нэгэн арга хэмжээ, гурвалжингаар болохоор албасны болон хувийн уулзалтуудаа хэрэг би өөрөө тэмдэглэл хөтөлж бичсэн бол жижигхэн энэ дугуй цэгээр тэгээд эцсийн хугацаа заахаар бол цаг тавина, чухал гэх юм бол од тавина, хэрэг эргэлзэж байгаа бол асуултын тэмдэг, шин санаа байх юм бол урд нь юм чийдэн асж байгаа байдлаар тэгээд миний хувьд эрүүл мэнд дээр нөгөө хоол их чухал учраас ясна хоолны тэмдэглэлийг гаргаж байна. За тэгээд анхаарах асуултыг анхаарлын тэмдгээр тэмдэглэж байгаа. За тэгэхээр би өөрөө эмэгтэй хүн учраас надад одоо сар болгон тэмдэг үзэгдэж байгаа. Тэгэхээр тэрийгээ би бас тэмдэглэе л да. Тэр маань надад хэрэг болно. Тэгэхээр тэрийгээ би цэцэг хэлбэрээр тэмдэглэчихье. Тэгээд цэцэг дотроо бас ихэржээвэл ийм 5 дэлбэтэй. Тэгээд нөгөө аажим багасгахт нь 4 3 2 1 гэдэг явнаа. Тэгэхээр энэ охтуудад бас ийм тэмдэглэгээ зааж өгөөд
хөдөлж ивэл нөө эрүүл мэндэ анхаарахад бас их хэрэг болно. Ялангуяа эмэгтэй хүний хувьд хэмцэг нандин эрэгтэн бол энэ сав байгаа. Тэрийг хамгаалаад ирэх болно. Тэгээд миний хувьд болохоор би хөгжлийн бэрхшээлтэй хэвтрийн хүүхэд тасардаг учраас миний охины хувьд бол одоо маш олон зүйлийг анхаарч хөтлүүлэх зүгээр гэдэг. Тэгээд тэрэн дотор нь болохоор ер нь бол одоо өтгөнөр бизнес маш том асуудал болдог л дөө. Тэгээд тэр болгон тэр нь гарч өгөхгүй дандаа хатна. Тэгээд цус гарах ч юм уу ийм байдал их байдаг. Тэгэхээр тэр хизээ бизнес чинь яаж бизнес чинь гэдгийг надад хөтлөхийн тулд бас тэмдэглэх хэрэгтэй. Тэгээд зөөлөн байна, хат байна, цустай байна гэдгийг би тэмдэглэхээр яж чинь тэгээд та бүхэн манаас ийм эвгүй юм ярьлаа гэж гомдохгүй байхаа гэж найдаж байна. За одоо нэмэлт тэмдэглэгэнд орё гэж бодож байна. Тэгэхээр энэ нэмэлт тэмдэглэл маань болохоор нөгөө дөрвөлжин, гурвалжин бүрийнхөөгөө тэмдэглэсэн аливаа арга хэмжээ уулзалт маань яг болсон уу хэрэг гэх юм бол зөвлөсөн цэмдэг дунд нь тавих. Хэрэг нүүлгсэн өөр тийшээ шилжүүлсэн бол одоо эхийн тэмдэг тавих. Хэрэг хойшилсан байх юм бол багын тэмдэг тавих. Хэрэг болсон болох юм бол одоо X-ээр тэмдэглэх ч юм уу. Ийм байдлаар нэмэлт тэмдэглэнүүдийг бол өөртөө зохиогоод өөртөө эвтэйхэн байдлаар юу нь илүү ойлгомжтой байна гэдгийг бол та нар нэвтрүүлээд явж болно. Тэгээд дээрээс нь хэрэг аялал дахин явдаг бол би одоо хүүхдээ эмшүүлэх гээд маш их олон удаа гадагшаа явах шаардлагатай болдог. Тэгээд тэрийг жишээлбэл би онгоцоор тэмдэглэх, орон нутгт төр аялж байгаа бол автобусаар юм уу, жип зурдаг ч юм уу. Тийм байдлаар бас тэмдэглэж болно. Ер нь тэгээд эрүүл мэндтэй холбоотой ус хэр зэрэг ууж байгаа, дасгал хэр зэрэг хийж байгаа тэр болгонд та нар өөрсдийн тэмдэглэгээ гаргаж бас болно. За хүсвэл өөрийнхөө дэвтэрэндээ бас гарчиг гэдэг юм хуудас тэмдэглэж болно л та. Тэг хөтлөөд явж. За одоо та бүхэнд гарчиг нүүр маань ямар шиг болсныг үзүүлж байна. Тэгээд түрүүний харсан тэр түлхүүр маань, нэмэлт тэмдэглэгээ маань бас энэ гарчиг гэсэн хуудас маань өөрөө ч гэсэндээ дугаарлагдаад орчихсон байгаа. Тэгээд гарчигаас цаашаагаа болохоор ирээдүйн төлөлт хийдэг юм хэрэгслүүд байгаа. Тэгээд тэрийг бол жиж тустай видеогоор үзүүлэх болно. За энэ нэмэлт тэмдэглэгийн дээр нэг зүйлийг нэмсэн нь болохоор энэ өнгөний түлхүүр байгаа. Тэгэхээр өөртөө байгаа өнгөөрөө бас ялгаж код болгож оруулж болдог. Тэр жишээлбэл захиалгатай ажиллаа болохоор цэнхрээр тэмдэглэдэг. Сайн дурах ажлыг шараар юм уу. Би одоо энэ охинтойгоо холбоотой ажиллах юм бол ногооноор ер нь бол охиныхоо эмчт үзүүлэх ёстой тэр өдөр цагийг бол би улаанаар тэмдэглэдэг. Яагаад тэгэхээр улаан өнгө бас их тод нүдэнд тусдаг. За тэгээд ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа янз бүрийн санаа тийм одоохондоо яг бодит цалин болоогүй тийм ажлуудаа би бас төсөл гэж ягаанаар тэмдэглэдэг. За тэгээд энэ симхи цаг гэдэг нь болохоор одоо зам зуур аянд явж байхдаа ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлийг одоо хүлээж явах тэр цагийг хэлж байгаа. Тэгээ би энэ симхи цаг хэд минут гэсэндээ яаж үр дэлтэй ашиглах вэ гэдэгт их анхаарч ашиглахыг хичээд юм аа. За тэгээ баяр ёслол бас миний цуглаантай холбоотой ажлуудаа би энэ өнгөөр ингэж бодоо тэмдэглэчихвэл бас хэрэг болох. Тэгээд энэ болохоор зүгээр л өөр пост-итийн ард байсан одоо баг хаягдл хийж болохоор цаасан. Тэгээд энийг бас ийм цагаан өнгөөр хичгээд их тохиромжтой гоё ганган харагддаг учраас бас хаялгүй хэрэгэлсэн. Тэгээд гол нь ийм тусдаа ингэж хийж байгаа шалтгаан нь болохоор ирээдүйд нөгөө кодо сайн чийжилж амжаагүй байхад одоо өөр хуудсан дээр би юм оруулах гэж байгаа бол жишээл миний өдөр тутмын тэмдэглэл байна. За тэгэхээр энэ тохиолдолд бол энийг харж агаад за яг ийм өнгөөр ингэж тэмдэглэх нь шүү гэж ашиглаж болно.